Энд бол маш сайн бэлтгэлтэй, сахилгаат өндөр одоо ачаалттай бэлтгэж аль болох л одоо өрсөлдөгчөө их дамгаа байдлаар буулгаж авах энэ л одоо арга барил одоо тактик сонгож одоо толдохгүй бол бас ялалт авахд бас хүнд бэрх байна. За нөгөө талаас уучны одоо бидний нөгөө бэлтгэж ийсэн арга барилын одоо шинжлэхгүй бол болохгүй байгаа. Уучин бол бид нар чинь зөвхөн өдөрт нэг удаа бэлтгэл хийдэг. Ийм одоо дэглэмтэй. За энэ маань бол одоо яг энэ урд одоо хятад нэгж байгаа лигд орж тоглож ялт байгууллагт бол багдгаар ачаал. Тэгэхээр бэлтгэлийн хувьд бол арга барил ачааллын хувьд бас өөрчлөлт хийх зүйлүүд бас олон байгаа бас эндээс одоо дүгнэж ингэж ирсэн. За дулааны 3 дугаар үеийг өсөлтөнтэй ширүүн болсон. Шижиридний үед бас чармаагаад бас ялалт авчих гэсэн чармаач ингэж ажилласан. Тагичдын 3 дугаар үед бас хүнцэг задарсан. За энэ бол одоо тамирчуунд одоо тохиолдож болох эрсдлүүдийн нэг. Тэгээд одоо энэ хүнцэг задарснаар бас тоглолтын одоо шийдвэр сондоо тийшээ ирэхийн зүйл болсон. Тэгээс ингээ харахад бол шижирийн эрдний бол дулааны хөлийн цогцолт гарын өшгөлт бол хөлийн өшгөлт гарын цогцолт бол илүү байгаа юм л да. Эндээс харж байгаа. Хятадын тамирчин бол ерөөсөө өшгөлөхгүй байгаа. Зөвхөн одоо гараар одоо оноо авч ингэж тулалтанд яг мэрэгжлийн одоо дүрмэнд бол хөл гараа бол жигдэл одоо ингэж ажил тулж явах хэрэгтэй. Гэхдээ энд бол бас шүүмжилгээс гадна авууштай зүйл их байна. Хятадын тамирчдын тэр сахилга бат тэр ачаалд авж байгаа чадвар тэр бол өндөр. Мэдээж энэ мэрэгжлийн лиг зохиогдоод одоо жилч хүрээгүй энэ жилийн 7 сараас л одоо ингэж одоо зөвшөөрч засгийн газар зохиогч эхэлж штэ. Тэгэхэд бол бас асар богино хугацаанд энэ тэмцээний туршлагад олж авсан харагдчихлаа байна л да. За Монголын тамирчдын хувьд бол тэртээ дөрвөө одоо чөлөөтэй манай оронд ч одоо мэрэгжлийн одоо спортууд чөлөөтэй одоо хичээлж тулдж болдог. Залуу тамирчдын сүүлийн одоо 3 жил Таиландын мэрэгжлийн рингт одоо амжилттай тоглолтож тодорхой туршлага хөрвүүлж авсан байна. Арга туршлагын хувьд илүү ч гэсэн. За одоо тэдний одоо дуудын бол хэмжээнд бол сахилга бат дэглэм ачаал даах бол юу бол дөлмөг тал бол байгаа. Тэгээ энэ нэг бол одоо цаашдаа засаад өөрсөндөө дүгнэлт хийгээд ингэ явахд бол урдж зохиогч байгаа лигт бол Монголын тамирчид өндөр амжилт үзүүлж одоо Монгол гэж нэрийг бас хятадаар тус сурталчлах боломж бол байна. Удаагийн одоо цорол тэмцээд харууллаа. Яан тулааны төгсгөлийн үе хаагч шижиридний хүнсэгт одоо задарсан нэлээд одоо энэ тулааны дараа бас ойдл тавьсан байна. 6 ойдл тавьсан. За ингээд одоо за энэ дээр үзэж тарж байгаа маш одоо их одоо хөгжийн дэмжнэр ирж байна. 15,000 хүний цэнгэлт хүрээлэн дүү гэсэн байна. Тэгээ энэ бол пледний үн бас тийм хямд биш байгаа маа. Судлаад ахад. Иргэний одоо хажуугаар суухад 800 орчим юм шиг. За ингээд шижирид маань ямар ч наня хатна Монголын тамирчин ямар байдг гэдэг юм ч байсан. Боломжийнхаа хэмжээнд юм удаа. Саяхан Монгол улсад маань халз тулааны спортын төрлийн дагнсан дэлгүүр нэгдсэн спортын дугаартны баг. Сая одоо танилцуулсан. Энэ дэлгүүрд бол нөгөө тулааны спорт сонирхогчд халз тулааны спорт төрлийнхний ирээд болдог. Уучин одоо хүн загч авчирдаг байсан. Монголын худалдаанд байдгүй бүх хэрэгсэл ирсэн байна. За боксинг бэлий
Тэгээд л одоо кикбоксинг, хөлийн хамгаалалт. Adidas одоо фирмийн бүхэл төрлийн одоо спортоор зориулсан болсон. Та бидний одоо урд өмнө одоо дэлгүүрээс хайгаач болдгоо одоо халт толон хэрэгслүүд иж гүрнээр ирсэн байгаа. За энэ бол одоо энэ кикбоксингийн хичээлэгч, за кикбоксер хичээлж байгаа хүмүүс бас сайхан ингээ кикбоксинг хичээлд аз толооны спортын хичээлд спортын төв орны одоо баруун талд байлах Adidas гэж одоо нийтий гэж энэ дэлгүүртэж халт толооны спортын хэрэгслийг бас сонирхож үзээрэй. Одоо өөрсөнд хэрэгтэй зүйлээ бэлтгэлээ бас урд чадвар сайжруулах. Өнтөөг. За нөгөө талаас бүгдээр хятад ард улсад үйлдвэрлэсэн бас толооны хэрэгслүүд манай байдаг болж олон улсын шаардлага хангахгүй. За дэлхийн кикбокс холбоо, олон улсын бокс холбоо, олон улсын бокс хамттай холбоо, олон улсын муртаа холбоо. За Adidas фирмтэй гэрээ байгуулсан. За энээс хойш 2011 оноос хойш зохиогдох томоохон тэмцээн, дотоодын тэмцээн Adidas фирмийн одоо олон улсын одоо шаардлага, олзлыг хангасан энэ бүтээгдэхүүнээр явагдана гэж гэрээ хийгдсэн байгаа. Тэгэхээр энийг одоо анхаарч ялангуяа холбогдох амар одоо салбар клубуд анхаарч өөрсдөө хэрэг материалыг одоо шинжилэхдээ хятадын биш. Угаа Adidas-ийн аль биесний олон улс зөвшөөрөгдсөн маш их зөв зүйтэй байна. За энэ нэгэн одоо тулаан харагдаж байна. За энэ бол одоо хятад ард улсын Шандун мужид одоо зохиогдсон ийм тулаан. За энэ Шандун мужид Ланшан гэж энэ одоо том уулаар алдартай. За яг энэ уулын орой дээр болж байгаа юм тэмцээн. За энэ дээр бас их сонирхолтой зүйл болсон. Энэ тэмцээн чи одоо өглөө 8:30-д эхэлсэн гэж байгаа. Тэгээ бид нар чи өглөө одоо 7 өнгөрөөд очиход хөнгүү байсан. Тэгээ би гайхчлаас одоо өглөө 9 цагт одоо 5,000 хүн цуглддаг болов яадаг бол. Тэгээ бид хэд ч одоо 7 өнгөрч чод одоо өөрсдийнхөө бэлтгэл юу хийгээд бэлэн байдлыг хангаад тэгээ яг 9 цаг тэмцээн эхлэхэд энэ одоо 5,000 хүний судалт дүүрчихсэн байна. Тэгээ энэ бол гайхалтай одоо өглөө ихт одоо энэ тэмцээн одоо зохиогоо. Тэгээ өглөө одоо энэ 5,000 хүн цуглаж энэ үзэн гэдэг бол энэ одоо урд хөрш тус нэгэн одоо том зах зээл ирээдүйдээ зах зээл одоо байна гэж харуулж байна л та. За энэ удаа 65 кг-ийн жинд манай олон улсын жин мастер Лаас өрн Хятад ард улсын тамирчинтай K1-ы одоо дөрмөөр өрсөлдөж байна. За тэгээ энэ одоо өдөр хэдийн ингээ харахад бүрхэг юм шиг мөртлөө одоо энэ чи гадаа болж байгаа халуун байсан 33 градус гэж байгаа халуун дулаан. Тэгээ энэ одоо хэдийн нар харагдахгүй ч гэсэн энэ эрингний хулдаас маш халсан. Ерөөсө гараад л одоо хөлөө уул одоо түлэгдэж хөөж ингэж арьс чинь ингээд халахаараа ингээ махнасаа хурдан амархан салждаг юм. Ерөөсөө энэ гарч байгаа тамирчид ингээд хөлийнх нь уулны арьс махнаас айгүй маш хурдан салсан. Тэгэхээр энэ бол гадаа ингээд өглөөр бодон зохигч бас л их халуун байгаа. Маш одоо эринг бол хурдан алж байгаа. Эний чинь ингээд чиглээд ингээд норгоод байгаа ч гэсэн дисхийн авралгүй юм халуун. Тэгээ энэ одоо хүнд нөхцөлд лазер маань тулааныг амжилттай хийсэн. За энэ лазер маань Adidas фирмийн бэйлийн өмссөн байгаа гэж байгаа. За хятадын одоо яг хэрэгслүүд бол төдийлөн одоо энэ олон улсын шаардлага нийцэхгүй стандарт юм шиг. Тэгээ сүүлийн үеч гэсэн ер нь зохиогч байгаа тэмцээнүүдийн Adidas фирм бэйлигээр одоо зохиогддог болж байна л да. За энэ бол мэрэгжлийн одоо ангиллын 3 метр 3 үе K1-ы дөрөв. За сая харин лазерынгийн өвдөгний давтлагыг амжилттай боллоо да. Ер нь ингээд лажаа давтлагын бол өвдөгний давтлагууд амжилттай болсон. Тэгээ энэ дээр нэг сони юм яг барьж аваад өвдөглөхөөр шүүвчин салгачаад байгаа ойрын зайд одоо тултгаар
Уг нь бол одоо ингээд техникийн зөвлөгөө болсон урд өдөр. За тэрэн дээрээ бол хэлсэн. K1-ы дүрмтэй боловч за бас нэг хятадын кунфу уламжилт одоо тулаануудыг агуулсан юм дүрмээр одоо явагдана. Ойрын зайд одоо барьж аваад хэдэн ч удаа өвдгөлж болно гэж. За ганцхан одоо хөлнөөс зурхгүй, шидэхгүй, унсаа өшгөл цохгүй гэсэн ийм л одоо дүрмийн тэ одоо техникийн зөвлөгөө болж өндөрсөн. Тэгээ одоо яг маргааш нэгэд гараад тулдахаар шүүгч нь ойрын зай салгачаад байгаа. За энэ саасрынг өвдгөлөлтөд амжилттай болоод байна л да. Тэгээ одоо түрүүний дайраад исэн хятадын тамирчид одоо ухраад ирлээ. Гидсэнд нь бол нэг хид амжилттай өвдгөлсөн. Яг одоо цохилт бол хятадын тамирч аваад байсан. Тэрийг л хажуу зогсож байгаа юм болохыг за энэ дээр шүүгчээ салгачаад салгаагүй сая бол гидсэнд маш их амжилттай. Одоо өвдгөний тоглоно ирээд. За тэгээ саасрын манаас Дундгой аймгийн харьяат юм тамирч Мишель Гүрүп. Мишель одоо цагаан ч харуул хамгаалалтаас ийм манай орны өсчөө юм. Сайн тамирч нэг. За энэ удаа ямар ч байсан амжилттай тулалдсан гэж хэлж болно. За тэгээ энэ удаа саас хөрөнгөөс гадна манай одоо олон улсын хэмжээний мастер их засаг сургуулийн оюутан Элциотын төр 2 бас гар тулалдсан. Энэ дээр бас төрийн тулаан гарах. За тэгээ энэ бол одоо бас хүн тулаан болсон даа. Тэгээд яг хятад маань мэрэгжлийн тэмцээнд зохиогдоод удаагүй л байна л да. Тэгээ энэ болгон бол энэ хүмүүс бас туршлагал болж байгаа. Ийм одоо халуун наранд энэ ирингийг илзэж болохгүй юм байна гэдгийг л одоо урд төршийн тэмцээн зохион байгуулагч маань энэ удаагийн тэмцээнээс бас мэдэж авсан баг. Үнэхээр энэ дисхийн арга байхгүй халуун. Би өөрөө ингээд гараараа ингээд барьж үзэхдээ одоо үнэхээр халуун байсан. За энэ дээр энэ төр 2 маань одоо хятадын одоо номер 1 гэж хэлж болно. WBC Muay гэж үүдэг. Дэлхийн мэрэгжлийн боксing зөвлөлийн жигүүр холбоо болох Мутайн одоо WBC Muay гэж холбооны дэлхийн аварга болсон тамирчин байгаа. Дим Бэн гэж. За энэ тамирчинтай одоо тулалдсан. Тэгээ энэ тамирчин бол жин ихтэй 73 орчим килограммжийн тамир. За энэ дээр ихний үед бол маш амжилттай тулалдсан. Гараад яг урд гарын гидсэнд цохилт амжилттай болсон. Энэ цохилтыг бол хятадын тамирч авсан. За тэгээ бие бэлтрийн хөгжил за тэгээд гайхалтай тамирч байсан та. Тэгээ энэ нэг одоо зүйлний үхээр энэ одоо K1-ы дөрмөр тулдын шүүгчид ингээд гараад одоо барилдаад байгаа. Тэгээ энэ маань юу харуулж ийн гэхээр л одоо тэр шүүгчдийн ур чадвар хэл энэ дээр тэр арга туршлага жоохон дутаад байгаа юм. Яг л одоо K1-ийнхаа дөрмийг одоо гарч ингэж тулалдах ёстой. За энэ дээр нэг дутуу юм яг K1-аар гэрээгээ хийчихээ. Тэгээ тулалдахтай хятадын тамирч за энэ дээр харж байгаа. Барьж аваад ингэ шидээд байгаа. Тулалдах ерөөсөө тийм боломж олохгүй байгаа Монголын тамирч. Тэгээ Монголын тамирчин маань бол одоо тийм зууралддаггүй, байрлддаггүй одоо арга барилтай юм тамирчин тийм. K1-ы болон одоо мэрэгжлийн мутаан одоо дөрмөр одоо олон сайн тулаануудыг хийжсэн та. Тэгээ энэ удаа энэ хятадын одоо энэ хүчтэй бие бэлтгэрийн одоо онцгой хөгжилтэй тамирч тулалдж байна. Тэгээ тулалдахаас илүү их барилдаа их болсон. Тэгээд маань одоохондоо бас яг тамирчдыгээд шүүгчнэрийн ур чадвар төдийлөн л бас мэрэгжлийн төвшин сүрэг. За энэ дээр харж байгаа урдтай хүчтэй. Бас тамирчдын хувьд сайн байна. Ганцхан нөгөө дөрмөө биелүүлэх, за дөрмөө ойлгож мөрдүүлэх тал дээр шүүгчийн өвдөх дутагдaltaй. За энэ тал дээр бас энэ зохион байгуулах талтай бид нар бас саналуудлаас хэлсэн. Цаашдаа энэ олон улсаас бас мэрэгжлийн өндөр тамирчдаас гадна шүүгчнэрээ өрж энэ тулаануудаа шүүлгэх. За ялангуяа одоо Монгол улс сайн шүүгчнэр байна. Олон улс Азийн наадам дэлхийн аварга мэрэгжлийн одоо тэмцээний удаан дараа амжилттай шүү явуулсан. Одоо шүүгчнэрээс солилцож ажиллах тал дээр бас тохиролцоо.